Өнөөдөр 70 задгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрд суу хөлт цэцэрлэг говийн оюун хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр Өмнө Говь аймгийн Суврган говь компани барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулж байгаа. Тэгээ Өмнө Говь аймгийн хэмжээнд 28 дахь цэцэрлэг тэгээд 5100 хүүхэд явж байна. За өнгөрсөн жил 26 дугаар цэцэрлэгийг бас говийн оюун сангийн хөрөнгөөр барьсан. За энэ жил мөн Хамбогд суманд 640 хүүхдийн сургууль цэцэрлэгийн комплекс барьж энэ 10 сард бас ашиглалтанд оруулна. За мөн сангийн хөрөнгөөр өнгөрсөн жил 2 дугаар сургуулийн заал барьж ашиглалтанд оруулсан байгаа. За мөн Баян Овоо сумын 10 ортой эмнэлэг ашиглалтанд оруулсан. Энэ жил бид сангийнхаа хөрөнгөөр Мандлоо суманд бас 10 ортой эмнэлэг барих ажил эхэлсэн байгаа. Гэт энэ бүтээн байгуулалтын жилд Өмнө Говь аймаг 103.8 тэрбум төгрөгийн ажил ер нь нийтдээ хийж байгаа. Энэний 5 сая доллар буюу 12-3 тэрбум болж байна. За энэ нь бол энэ говийн оюун толгой компани 15 онд байгуулсан гэрээний дагуу хийгдэж байгаа. Тэгээ нийтдээ одоо сангийн үүсгэн байгуулагдсан 2 жилийн хугацаанд бол 78 төсөл хөтөлбөрт 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол энэ 3 жилийн хугацаанд бол хийсэн байна. Өнгөрсөн 3 сард 3 жилийн яваа болсон. За өнөөдрийн хувьд энэ намрын сайхан налгар өдөр бид нар бас эрдэс баялгаас эрдэм мэдлэг ур чадвар үн зүйлсэх бүтээх одоо алсын харааныхаа хүрээнд Монголын одоо гэрэл ирээдүй болсон хүүхд багчуудын аюулгүй өсч хүмүүжих орчин бүрдүүд тал дээр их олон ажлуудыг бол хийж байгаа. 2015 онд Өмнө Говь аймаг Хамбогд сумтай оюутлогын компани хамтын ажиллагааны гэрээ байгуулж гэрээнийхээ хүрээнд говийн оюун хөгжлийг дэмжих санг бол байгуулсан байна. Тэгээд энэ 100 хүүхдийн цэцэрлэг маань барилгын ажил 5 сард эхэлсэн. Тэгээ маш богино хугацаанд маш өндөр сайн чанартай ингээ баригдаад өнөөдөр одоо нээлттэй хийж байна. Энэ цэцэрлэг бол бас онцлог цэцэрлэг байгаа. 24 цагийн цэцэрлэг. Тэгэхээр зэрэг манай Монголд бол 24 цагийн цэцэрлэгтэй ялангуяа аймагт бол маш ховор. Тэгээд энэ одоо аав ээж нь өдөр шөнөгүй ажилдаг, ээлжинд ажилдаг ийм сайхан залуу гэр бүлийн одоо хүүхдүүдийг ийм аюулгүй орчинд хүмүүжүүлэх боломжийг олгож өгч байгаадаа бас бид баяртай байна. Хэдийгээр манай говийн оюун сан маань бол доктортой хөгжилд оруулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх алсын хараатай боловч яах аргагүй бидний хувьд манай ирээдүй болсон хүүхдүүдийнхаа эрүүл мэндэнд анхаарах мөн боловсролд нь анхаарах шаардлага байгаа учраас аймгийн тал маань санаажлаад одоо энэ чиглэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж байна. Эсвэ төлөвийн нэрмжит улсын тэргүүний 11 дэх цэцэрлэг маань 2013 онд намайг эрхлэгчээр ирэхэд 3 бүлэгтэй, 1 гэр цэцэрлэгтэй ингээд 4 бүлгийн 140 хүүхэдтэй ийм цэцэрлэг. За өнөөдөр одоо бас манай хамт олонний өсөж мөрөөдөж ирсэн өртгөл шин цэцэрлэг маань ингээд ашиглалтанд орж байна. За өнөөдрийн энэ сайхан өдөр бол бид нар 7 бүлэгтэй болцсон. 275 хүүхэдтэй. За 28 ажилчтай ингээд нэлээд өргөн том цэцэрлэг 70 дахь суманда үйл ажиллагаа явуулахаар чин цэцэрлэгтээ орж байгаадаа маш их баяртай байгаа бид.